Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Хүмүүнлэг ухааны их сургуулийн сэтгэл судлалын танхимын 1-р төвчний оюутнууд байна. Бид бүхэн нийгмийн сэтгэл судлал хичээлийн бие даалтын хүрээнд энийг шилбэ хосын харилцаа гэсэн сэдвийн дагуу ярилцлага хийх гэж байна. Энэ хүү ярилцлага эхлэхээс өмнө бид бүхэн бие биенээ танилцуулчаа. Намайг Мөхтлгөн гэдэг. Сайн байна уу? Дэлгэр байна. Имүүжин байна. Бадмараг байна. Чингүн байна. За энэ шилбэ хосын харилцаа гэсэн сэдвийн хүрээнд ярихаас өмнө энэ шилт гэж юу вэ гэсэн онолыг манай Чингүнээ ярьж эхэлнэ. Энэгшил дотнослын хэмайг нь хүүхэд ингээд нялх баг үеэсээ төлөвшин бий болж нас биеинд хүрсэн хойноч гэсэн ингээд ямар хүн болоход нөлөөлдөг байгаа. Хайрлуулах, хамгаалагдах, эерэг чөлөөтэй байх, халамжлуулах зэрэг ингээд хэрэгцээгээ хэрхэн хангаж дадснаас нь шалтгаалan хүүхэд наснд хүрсэн хойноо бусадтай дотносож хайрлах хандлага нь ингээд бүрэлддэг. Анх энэ онолыг 1950 онд Америкийн сэтгэл судлаач Мэри Эйнсворт болон сэтгцэн эмч Джон Бодлинер ингээд гаргасан байна. Энэгшлийн ингээд дөрвөн хандлага байдаг: тайван, аимхай болон цогтомхой гэж байдаг. За тэгээд яг хамгийн ихэнд ярих хандлага юм бол яг секур буюу тайван хандлагыг ярина. За яг бүр ихнээс нь ярина гэм бол одоо нялх хүүхдийг ээж аав асраа хамгаалагч нь орхиж явсан ч тухайн хүүхд уйл сандрахгүй эргээд ингээд аав ээжгээ ирэн гэдгийг мэддэг хүүхдүүд тайван хандлагатай болдог. За тэгээд аав ээж нь яг хүүхдэд хайрлаж, инхрээлж, анхаарал халамж тавьж, асуудал үүсвэл ярилцаж, хайрлуулах хэрэгцээг нь бүрэн хангаж өгснөөр ингээд тухайн хүүхэд нас бий түрээд ч гэсэн хосын харилцаанд эрүүлэр хандаад нөгөө хүндээ итгэл хүлээлгэж орон зай болгодог. Ингээд тэгж шít ингээд одоо чамд ингээд энэ асуудал ингээд тулгарч ирсэн үү? Одоо ингээд чи чамд ингээд хосын харилцаа чинь ямар байдаг вэ? Яг би ингээд яг энэ ярьсан секургээ 50 хандлага байгаа. Яг өөрийгөө би дүгнэхт энэ хандлагатай гэж боддог. Учир нь бол би ингээд хосын харилцаанд их тайван, нөгөө хүнээ би хүндэлдэг. Тэгээд би тойроо ингээд харилцаа айгүй эрүүлээдэг. Тэгээд үүнээс үүдээд би өөрөө яг 50 хандлагатай гэж ер нь бодож байгаа. Өмнө нь тэгэхээр секур 50 төрлийнх байхаас өмнө өөр энэгшилтэй, өөрөө энэгшлийн хандлагатай байсан уу? Тэгээ ер нь бол яг өөрийгөө би дүгнэхтэй бол хандлагатай байсан гэж бодож байгаа. Өөр хандлагатайсан гэж бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө бол тэр хандлагыг дараа нь өөр ингээд хүмүүс маань ярих үед би яриа гэж бодож байна. За дараагийн энэгчлэлтийн хандлага маань avoidant буюу цогтомхой шин чанар нь байна. Энэ төрлийн хүмүүсийн онцлог нь сэтгэл зүйн хувьд хаалттай, өөрийн мэдрэмжүүдээ өнгөлн далдалж, дотны харилцаанаас цухтаах хандлагатай байдаг. За эдгээр хүмүүсийн маань одоо сонирхолтой нэг шин чанар нь хүмүүс өөрөөс нь цухтаагаад бай хүмүүс татагдах нь илбэг байдаг. Одоо жишээлбэл одоо чамайг огт тоохгүй, чамайг гадуурхаад байгаа хүмүүст одоо татагддаг гэсэн үг. Юу яг тий. Тэгэхээр юу гэсэн үг юм биш те. Тэр хүнийг ингээл тоохгүй байхад нь өөрөө очоод би чамаа тайртай, чи намайг инхрийлээж хайрлаж гэдэг төрлийн хүмүүс юм байна те. Тийм одоо яг тэгжилж болно. За бас нэг сонирхолтой юм нь одоо энэ төрлийн хүмүүс маань хосын харилцаанд хамтрагчийнхаа мэдрэмжийг үл хайхарч илүү бие даасан байдлаар өөрийгөө авч явахыг ирмэлцэлдэг байх нэ. Та бүхэнд одоо эдгээр шинж тэмдэгтэй хүмүүстэй өмнө нь учирч ирсэн үү? За үгүй юм шиг байна. За ингэж хэлсэн чинь би бол өөрийнхөө хандлагаа уншсан чи яг л одоо өөрийгөө одоо уншаад боо мэдрэмж төрлөө өмнөх одоо үерхэл хосын харилцаанд яг би ингээд нөгөө хүнийхээ мэдрэмжийг огт тоохгүй, үгийн тоохгүй яг өөрөөрөө 100% зүтгээд байдгаа сая өөрөөсөө анзаарлаа. За дараагийн төрлийн энэгшилт нь болохоор anxious буюу түшүүртэй энэгшил гэж байгаа. Энэ ерөөхдөө хин нэгэнтэй маш ойр дотн байх, тэгээд хайрлуулж, инхрийлүүлэх хүчтэй хэрэгцээтэй хүмүүс байдаг. Бусдадтай харилцаанд маш идэвхтэй байдаг бөгөөд зарим талаараа бол хит наалтаад байгаа юм шиг санагддаг. Хүлээн зөвшөөрөхдөггүй байх үе тэгээд бусдаас хамааралтай байх хандлага нь бол маш ихээр ажиглагддаг. За тэгээд иймэрхүү төрлийн хүмүүсийн хүүхэд насны орчноос нь эхлээд ярих юм бол
эцэг ихэн заримдаа анхаарал халамжтай, заримдаа болохоор хайхрамжгүй ханддаг байснаас хүүхдэд би яг баталгаатай хайртай хүнтэй байна уу? Яг аав ээж манайтай үнэхээр хайртай юу гэдэг тодорхойгүй байдал үүсдэг. Тэгээд өсөх үедээ хайр халамжийг доктортой мэдрээгүй, өөрийгөө хайрлуулж чадахгүй юм шиг итгэлгүй болж өсдөг. Ийм байна. Яг ийм төрлийн нэгшилтэй хүмүүс хосын харилцаанд ямар байдаг бол? За хосын харилцаанд гэх юм бол ерөнхийдөө өөрөө одоо нөгөө нэг хамтрагчтай нөгөө хүндээ болохоор үнэхээр их хайртай. Тэгээ хитрхи их ингээд наалтаад хитрхи их хайртай гэдэг өөрөө бол үнэхээр өөртөө итгэлтэй байдаг ч гэсэндээ нөгөө хүнийг өөртөө нь яг үнэхээр хайртай юу гэдэг дээр үргэлж эргэлздэг, тэрэн дээр айцтай байдаг. Нөгөө хизээ намайг хаяа явчих юм бол одоо энэ хүн намайг хуурж их үедээ яана ийнэ гэл өөрийгөө ихэн бодож их өөрийгөө зовоодог хүмүүс сайхан нэ тий. Тийм тэгээд өөрийгөө бусдад хангалттай хайрлуулж чадах хэсэгтээ бас эргэлздэг. Бусдаас хэд их анхаарал хайр халамж бас хүсээд идэг. Энэ юу одоо үед яг бидний хэлбэр нөгөөнд хитрхи обсесд болох гэж ярьдаг. Яг тэр нь юм байна л да тий. За дараагийн ярих сэдв нь болохоор disorganized буюу замбраагүй хандлага байгаа. За энэ нь болохоор аймхай болон цогтамхай гэсэн энэглүүдийн аль алинд нь багтсан хандлага байгаа. За бага наснаас нь ярих юм бол уг хүүхдийг аав ээж нь хайрладгүй, эсвэл хүүхэд өөрөө хайрыг гисэрхүүддэг, үзий яддаг тийм эцэг эхээсээ зайлсхийдэг тийм хандлагатай байж боломжтой байдаг. Тэгээд зарим судлаачид болохоор уг энэглэлийг энэглэлтийн дутагдал гэж бас нэрлэж идэг. Тэгээ энэ нь болохоор эцэг болон хүүхдийн асран хамгаалагчийн зохимжгүй зан үйлээс ерөөхдөө хамралтай байдаг. За тэгээд хосын харилцаанд гарч ирэх юм бол ерөөхдөө нэлийн хүнд итгэдэг тий. Одоо ерөөсөө ингээл байнгын залгаастай хардаал харамлал тий. Одоо чи хаана явж гин чи юу хийгээд байгаа ингээл байнгын залгаад байдаг хүмүүс байдаг шүү дээ тий. Яг тийм төрлийн хүмүүс идэг. Ерөөхдөө дотн харилцаанд орохоос ингээд орохороо амар сандардаг, түгшдэг. Тэгээд одоо ингээд ийм тулгамдсан мэдрэмжийг байнгын авч идэг хүмүүс байдаг байгаа. Тэгээд ерөөхдөө бас энэглэлт нь болохоор хүнд нэг энэглэлт юусоо байдгүй. Тэр нь болохоор хэсэг хугацаанд хил бэлдэж идэг, аль эсвэл нас хүйстэй орчин өмнөх харилцаа хийх мэдсэн зүйлсээс хамаарат ерөөхдөө энэглэлт нь хүнд ер нь нэг энэглэлт юусоо байдгүй байгаа. Яг энэ дээр одоо би яг хамгийн ихний асуултанд хариулъя гэж бодож байна. Тийм би яг одоогийн байдлаар би secure 50 энэглэлтэй байгаа гэсэн өмнө нь бол би ингээд цогтомхай төгшөөрийн энэглэлтэй байдаг байсан. Тийм ингээд тэр хүн ингээд намайг одоо хаяад явчих болов яах бол хийх бол гэд. Тэгээд яг би тэр энэглэлтээс магадгүй яг давж гарсан зүйл их юм бол би ингээд өөрөө өөртөө илүү сайн ярилцсан. Би өөрөө өөртөө илүү сайн ажилласан. Тэгээд яг тэрүүний үндсэн дээр би одоо 50 энэглэлтэй болсон гэж бодож байна. Тэг яг үнээс үүдээд ингээ хүн дан ганц нэг энэглэлт явдаггүй. Тэг ингээд 2 3 энэглэлт ингээд дамжин өнгөрөх боломжтой гэдэг байгаад нотолж байгаа ах гэж бодож байна. Бус нь юу гэж бодож байна? Тийм өмнөх харилцааны одоо юу гэх юм тийм мартагдаагүй одоо тийм мартагдаж чаддгүй жоохон байнгын бодогдож идэг юмнаас болоод дараагийн харилцаанд бас өөр энэглэлтэй тийм 50 секур байж байгаа гинэд одоо юу гэдэг тийм disorganized болдог ч юм. Тийм байдалтай болдог тийм. Надаа сайн нэг юм асуулт орж ирлээ л дээ. Одоо ингээд өмнө нь ингээд харилцаанд тогтоод жишээлбэл би ингээд secure 50 байдалтай юм энэглэлийн төрөлтэй байдаг байсан бол манай хамтрагч маань болохоор anxious энэглэлтэй байлаа гэж бодоход тэр хүний энэглэл надад нөлөөлнө гэж байдаг болов уу? Та юу гэж бодож байна? Байдаг баха нөгөө уус нэгдэн гэдэг шиг одоо ингээд байн хамт байгаад байгаа болохоор тэр хүнтэйгээ ч гэсэн адилхан амьдралын хэм маягтай болдог шүү дээ. Тэр одоо тэгдэг ч гэсэн бас адилхан тийм бас байдаг баха гэж бодож байна. Би л байгаа. Тийм одоо би дуустдаг гэж шүү дээ манай чингүнээ сайн хэлснээр. Тэгэхээр бас ярилцчихийж тий хоорондоо ярилцчихийж яг энэ уг энэглэл гэдэг чинь бага наснда асран хамгаалагч ээж аваасаа авж байгаа энэглэл юм чинь тий хос ярилцанд ороод одоо юу гэх юм хостойгоо ярилцаад хосоосоо дахиад шинэ энэглэлтийг бий болгож байгаа л гэсэн үг юм байна.
За тэгээд энэгшилт хэрвээ тэгээд зөв энэгшлийг хэрхэн төлөвшүүлж болдог бол та хэд юу гэж бодож байна те? Ээж аавтай нь хамааралтай болов уу гэж бодож байна. Эсвэл яг үгүй гэж болно л доо. Одоо хүүхд чинь ингээд за ээж маань ингээд буцаад ирэндээ гэж мэдж байгаа болохоор тэр нэг тайван хүлээцтэй байгаад байгаа шүү дээ. Тэр нь хамааралтай байж магадгүй гэж бодож байна. Ээж аав нь ингээд тогтмол хайрлаа, тогтмол хайр халамжийг мэдрүүлдэг тийм байх хэрэгтэй гэж бодож байна. Яг үнэхээр ингээд за яг бага насныхны нэгшлэнгээ тогтчлоо гэж бодох тийм хосын харилцаанд ороод тэгээд яг тэр яг хосын харилцаатаа байгаа хүнтэйгээ илүү сайн ярилцаад энийг илүү сайн ойлгох чийжл ер нь бол яг шинээрээ нэгшилт үүсээд илүү тайван нэгшилтэй болно гэж бол би та бодож байгаа. Тэгээд хосын харилцаанд орж байгаа юм чинь бас тий тодорхой хэмжээний өөрийнх нь хүчин чармаалтай. Өөртөө илүү хайжиж, өөрийгөө ойлгож, өөрийгөө юу хийж байгааг мэддэг болсноороо одоо тэр хүнд өөрийгөө юуг ойлгуулж иж одоо юу гэмтэй энэшлэлтэй даван дийлэх юм байна. Юу гэм. Давуулж юм уу те? За би бас нэг зүйлийг их ярмаар санагдлаа. Одоо та бүгд л одоо нөгөө хосын хамтрагччин одоо бин биндээ уусна гэж ярьсан да түрүүн чингүнэ. Миний хувьд болохоор тэгэж уусах биш зүгээр яг тухайн хүнийхээ хувийн хандлага одоо энэгшлтийн одоо нөгөө хосын хамтрагч нь хүлээн зөвшөөрнө гэж байдсан болов уу гэж бодлоо. Та эдийн талаар юу гэж бодож байна? Яг магадгүй хүлээн зөвшөөрөөд яг тэр хүндээ илүү тэр хүнтэй адилхан болоод ч юм уу яг тэр хүнийхээ энэгшлтээр нөгөө хүн байх боломжтой болов уу? Заас байж болох лээ. Та дэд ер нь дөрөв энэгшлтээс хамгийн аюултай энэгшил нь нэлийн аюултай энэгшил нь аль нь юм шиг санагдаж байна. Ер нь сая дээл ярьсан шиг яг сүүлд хийсэн замбраагүй энэгшил ер нь яг яалтчгүй аюултай санагдсан. Би ихтэй айгу буруу санаж магадгүй. Айгу буруу ч гэж магадгүй. Гэтэ би сонсч ирсэн байхгүй. Замбраагүй энэгшилтэй дисорганиз энэгшилтэй хүмүүс жоохон юм төрөнгийн нэлийн нийгмийн эсрэг байр суурин юм эсрэг хүмүүс айгүйх болж төлөвшдөг гэж уншиж ирсэн байхгүй. Та энэний талаар юу гэж бодож байна? Бас байж болох юм те. Нөгөө нэг бага наснаасаа өссөн орчин байсан хүрээллийн хүмүүс нь бас тодорхой хэмжээнд нөлөөлдөг байх гэж бодож байна. Тийм. Миний хувьд саний асуулт нь гэвэл одоо цухтамхай хандлага нь хамгийн аюултай юм шиг санагдаж байна. Зөвхөн хосын харилцаа гэхгүй найз нөхөд гэр бүл гэл бүхэл харилцаанд одоо бие биентэйгээ ярилцаж ойлголцох нь чухал бидтэй гэж санагдаж байна. Тийм ер нь бол чухал. Тийм тэгээд угаасаа ямар ч харилцаа хоорондоо харилцан бие биенийгээ ойлгохгүй ингээд нэг нь л зөвхөн өөрийнхөө санал бодлыг тулгах аль эсвэл өөрийнхөө санал бодлыг хэлэхгүйгийн үндсэн дээр тэгээд тухайн харилцаа дуустдаг байх гэж би бодож байна. Тийм болохоор миний хувьд цухтамхай хандлага нь хамгийн аюултай юм шиг санагдаж байна. Миний хувьд болохоор хамгийн аюултай гэхээс илүү яг нөгөө нэг арай ойр санагдаад байгаа нь болохоор anxious байгаа байхгүй. Яг бас яг энийг ингээд энэ төрлөө ингээд би уншаад судлаад явж байхад яг би бас өөрийнхөө талаар ингээд уншаад байгаа юм шиг санагдсан. Яг ингээд өмнө нь ингээд хосын харилцаанд байхдаа жишээлбэл яг ингээд өөрөө бол би тэр хүнд ингээд үнэхээр хайртай тэгсэн мөртлөө тэр хүнийг яг надаа хайртай болов эсвэл яг ингээд яг үнэхээр нэг сайн итгэж чаддаггүй тэгээд яг хизээ ингээд ингэж чухал гэдэг амар төгшүүртэй байдаг үргэлж. Тийм. Чингүнээ юу гэж бодож байна? Би бас баднархтай бас санал нэг байна. Яг миний бас өмнөх харилцаа бас ер нь яг нэг тийм байсан нэг намайг нэг таяад явж болов тэгчих болов энэ хүн хизээ надад тэгэх болдоо би баг тэгээс өмнө өөрөө тэгэх ёстой болов гэдэг тийм эргэлзээч юм тийм бол байдаг байсан. Яг өөр төрөө тусгаж аваад яавал энэ арай аюултай юм шиг санагдаж байна. Юу би баднараа гэсэн нэг асуулт сууж байгаа. Одоо ингээд өмнө нь тийм төгшөөрийн тийм энэгшилтэй байсан гэж байгаа да. Одоо чи тийм энэгшилтэй эсвэл яг өөр энэгшилт рүү өөр энэгшилттэй босноо? Өмнө нь байсан энэгшилтийн төрлөөсөө
одоо яг өөр төрлийн нэгшлэлт рүү шилжсэн гэж бол яг хэлж чадахгүй байна. Гэхдээ арай ойролцоогоор нь бодоод үзэх юм бол avoidance буюу цогтомхой байж болох юм гэж бодож байна. Бас нөгөө нэг одоо байгаа харилцаанд байгаа хамтрагчаас манаас шалтгаалж байгаа юм болов уу? За тэгэхээр за манай ер нь подкаст ингээд энэ үрийг бараг өндөрлөж байгаа болохоор зөвлөгөө маягийн зөвлөгөө хийх. За хэрвээ аимхай хандлагатай бол өөртөө итгэлээ илүү сайн нэмэгдүүлээрэй. За хэрвээ зүгтэмхай байх юм бол өөрийгөө илэрхийлэхэд нэлийн сайн суралцах хэрэгтэй. Өөрийнхөө мэдрэмжийг ойлгож, хайртай хүнтэй илүү дотно хүсэлж, төрж буй мэдрэмжээ илүү сайн хуваалцаж сураарай гэж хэлье. За замбраагүй хандлагатай бол хосын харилцаандаа илүү нээлттэй байж, илэн талангуу хандаж, өөртөө ямар сэтгэл түгшээс асуудал байгааг хостойгоо илүү сайн ярилцаж, хэрвээ тэр хүнд гомдож, түнэрхэх, хуурдахаас айх мэдрэмж төрж ивэл тэр болгоноогоо өөрөө ойлгож хостойгоо хамт ярилцахад бас гимгүй. Ерөнхийдөө бид хэд болохоор сэтгэл судлаад хүмүүс сурж байгаа болохоор бас сайн хэлж мэдэхгүй ч гэсэн ерөнхийдөө мэрэгжлийн сэтгэл зүйчид илүү сайн хандаарай гэж зөвлөх нь зүг баха. За яг манай ярилцлага маань дуусж байна. Анхааралтай сонсон та бүхэндээ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.